За Сэлэнг аймгийн Орхон сум Шимт талаан ургац компани тариаланч Болор Эрдэнэтэй уулзж байна. Энэ газар тариалан Төмс үндэсний ногооны тариалан руу хэдийн үеэс орж эхэлвэ? Манай нөхөр болохоор 2008 оноос хойш үйл ажиллагаа явуулж байгаа. Ингээд Төмс үндэсний ногоо тариалаад тэгээд битэрийн хувьд болохоор энэ ч ирээд одоо яг энэ бэлэн талаад ирээд 4 жил болж байна. Өмнө нь болохоор ширийн байр гэдэг ногоо тарьдаг гэсэн байна. Ер нь Төмс үндэсний ногоо тарьж байсан тийм ээ. Хичнээн нэр төрлийн үндэсний ногоо тарьж ургуулж байна. Бид тэр нэг одоо жилд нэг 170-аад гад Төмс үндэсний ногоо тариалдаг. Луун манжан тэгээ сонгон хүрэн манжан. За тариалдаг. Ерөн зүгээр ингээд залуу хүмүүс байна. Хөдөө аж ахуй за тэр дотроо энэ газар тариалан Төмс үндэсний ногооны үйлдвэр салбар руу ингээд яваад ороод ирэхээр ямар байдгийм бэ? Ер нь бол их л ажиллагаатай. Тийм. Ер нь бол их л шантрахгүй, их хөдөлмөрлж ижил үр шимийн үздэг. Үр шимийн өртдөг тийм ээ. Энэ жил ургац ямар байна? Энэ жил одоо гантай жил гэхэд битээр ургац яг нөгөө авдаг хэмжээндээ л авж байгаа. Тийм. Танайх ч услтын системтэй юм байна тийм ээ? Тийм. Төвийн эргэлтийн систем байгаа. 50 га авсалдаг. Тэгээд тэрнээс гадна болохоор 20 гагийн болохоор туслын услагын системээр тариалдаг. Тэгээд дамраар усалдаг. Энэ одоо энд нэг услын систем байна. Энэ бол нэг 50 га усалчдаг юм байна тийм ээ? Зөв. Энэ жил ерөн зүгээр гантай жил тохиолоо ялангуяа Төмс үндэсний ногооны ургац нэлээд буурлаа гэж сонсогдож байна. Хойтон хаврын үрийн асуудал ч бас яригдаад унтж байна. Тэгэхээр танайхны хувьд бол их сайхан ургац авсан байна. За услтын систем байна. За дээр нь бас бордож торддог тэгжсэн. Ер нь бас тэнгижээж л ургац авч явах шиг үнтэй тийм ээ? Тэгж байгаа. Бордоо ямар бордоо хэрэгэлдэг юм та бүгд? Бордоо манайх ч нөгөө дархны бие ундрагын бордоо хэрэгэлдэг. Дархны хүрээлэнгийн Эрдэнэттэй нөгөө гаргаж авсан бие ундрах бордоо хэрэгэлдэг. За. Тус бордоо хэрэглээд одоо манайх дөрөвдөх жилдээ хэрэгжилж байна. Тийм. Ямар өөрчлөлт гарч ийн зүйл тийм ээ? Тариалтын явцад 2 удаагийн давтамжтайгаар услага талбай болохоор 2 удаагийн давтамжтайгаар хэрэгэлдэг байна. Мэдээ задгаа талбайд ил тариалж байна тийм ээ? Бордоо хэрэглээгүй тарьсан газрын ногоо, бордоод тарьж ургуулсан газрын ногоо хоёр ер нь ямар өөрчлөлт ялгаа байж байна? Ургацын яаж нэмэгдэж байна? Ургац бол нөгөө илт одоо мэдэгдэхүйц нэмэгддэг. Тус бордог хэрэглэснээр байна. Гагийн ургац яаж авдаг юм бэ тийм ээ? Одоо гаагаас одоо ичнээ центнер гаагаас ч манай бордоогүй үед ямар авдгийн бордсон газраас гагийн ургац ер нь яаж нэмэгдэж байна? Сонгонд бол нэг гаагаас нэг 20-20-оос 25 тонныг авдаг л та. Тийм бордоогүй үед нэг 20 тонныг, бордсон тохиолдолд 25 тонныг авах боломжтой байдаг. Хичнээн нэр төрлийн ногоо тарьдаг юм бэ яг? Төмс ловон сонгон. Төмс ловон сонгон, шар манжан, хүрэн манжан юу ахгүй. Тийм төмс. Гэх зэрэг ер нь одоо хүнсний гол хэрэгцээний ногоонуудыг л тарьж ургуулж байгаа юм байна шүү дээ тийм ээ? Тэгэхээр түрүүн та өөрөө бас ярьлаа. Ер нь энэ газар тариалангийн салбар гэдэг бол амар өвшөө ер нь маш их одоо хөдөлмөр хичээл зүтгэл шаардж ингэж тарьж ургуулдаг гэж тэгж байна тийм ээ. Тэгэхээр хөрсийг тарьж хүнсний ногоог бордож тарьж ургуулах асуудал яригдж байна. Ургацын бол мэдээж нэмэгдэж байгаа гэд тэгж шүү дээ тийм ээ. Манайх бол юу яадаг тариалтынхаа төмсийг тарих одоо тарихаас өмнө бууцаар борддог байгаа. Тэгэл бууцаар бордсон хөрсөндөө төмсөө тариад тэгээд юу яадаг бие ундрахынхаа бордоог л хэрэглэдэг байна. За. Бордоод бууцаар борддог юм ба шүү дээ. Тийм бууцаар борддог ер нь бол.
Ер нь зүгээр тарилтын технологиг бол ер нь яг л ингээд мөрдөд Тийм. явж байгаа гэсэн үг юм байна шүү дээ, тийм ээ. Аа. Ажиллах хүн хүч ямар байдаг юм бэ? Манайх одоо яг өнөөдрийн байдлаар бол цэргүүд ирсэн байгаа. Нэг 50 гаруй цэрэгтэй байгаа. За. Тэгээд тархнаас ингээд хүмүүс ирж ажилладаг байгаа. Одоо ерөнхийдөө сүүлийн хэдэн жил байнга ирж байгаа энэ хүмүүс маань тархнаас ирж ажилладаг хүмүүс маань. Ургац сурах техникийн хувьд яаж ийн одоо ч бас төмөсний компани энэ төргээд сайхан техникүүд гарцсан байна шүү дээ, тийм ээ. Одоо богино хугацаанд ажлыг хийж гүйцэтгэдэг. Танайхны хувьд одоо техник тоног төхөөрөмжийн хувьд нь одоо яаж бэхжиж байна? Манайх хоёр төмөсний компанитай л да. За. Тэгээд хоёр төмөсний компаниар хурааж байгаа төмсөө Польшийн нэг мөрний компани. Тэгэл хураадаг. Нэг яг юу яадаг? Нэг хүн баг хэрэгэлдэг. Одоо хүн баг хүний оролцоогүй ер нь техникийн хүчээр ингээд явуулж ажиллаа нугалчиж байгаа юм байна шүү дээ, тийм ээ. За. Энэ төмс хүнсний ногоо тариалан эрхлэгч нарын нэг гол тулгардаг асуудал бэрхшээл бол энэ борлуулалт байгаад байх шиг байна. Яг одоо ингээд маш их өртөг зардал гаргаад тариалчдаг. Тэгээд тэрийг намар эргээ борлуулах гэхээр яг нөгөө хүссэн үнээрээ хэрэглэгчдийн гар дээр хүргэх биш. Дунд нөгөө заавалчгүй ченжийн гараар дамжуулаад ингээд явцдаг. Тэгээд эргээд тэр нөгөө өртөг зардлаа нөхөх гэдэг асуудал үүсээд байдаг. Энэ ер нь энэ дээр ямар бодолтой вэ? Энэ их ургацыг одоо ингээд ченжийн гараа одоо ингээд хүмүүс ингээд ченжийн гараар ороод ингээд борлууллаа гэд ярьдаг шүү дээ, тий. Одоо миний хувь хүний бодлоор болохоор одоо ингээд энэ их ногоог одоо ингээд нэг дор ингээд ихээр нь ингээд бид хэд борлуулах боломж байхгүй. Тэгээд хадгалах ингээ боломж бас байхгүй. Тэгээд тийм болохоор одоо тэгэл тодорхой хэмжээнд ингээл ченжээрээ дамжил зарагдах байх л та ер нь. Төмс хүнсний ногоогоо тарьж ургуулад борлуулад тэр гаргасан өртөг зардлаа нөхөж чадчихээнүү л гэдэг юм асуугаад байгаа юм л та. Тий. Ер нь бол нөхнөө. Тэгтээ бас жил болгон адилхан биш үү? Манайх 500 тонны зойртой. За. Тэгээд талын нь болохоор хот руу ингээд зойр түрээслээд хадгалдаг. Тэгээд хадгалах сан маань бол тийм байгаа. Одоо бол ингээд хадгалж байгаа юм биш үү, тийм ээ? Тийм, хадгалчихж байна ер нь бол. Үлдсний зах зээлд борлуулад. Тийм, үлдсний зах зээлд борлуулна. За баярлалаа.